Тэгэхээр өөрсдийгөө энэ залуугийн оронд тавиад үзээрэй заяа. 5 дахь өрөө зүгээр найзуудтайгаа онлайнаар World of Warcraft ч юм уу ямар нэгэн тоглоом тоглоод захиалсан пиццагаа идээд дээрээс нь нэг кола мола ч юм уу пепсиг аваад сууж исэн чинь гинт гэрийнх нь хаалгыг нүднэ. Яг охины тал дээр жоохон асуудалтай найз охинтой болж чаддгүй хүн байсныг эхлэхүү гинт хажуу өрөөнийх нь дайггүй шаргал өстэй охин орж ирэнгүүтээ над руу нэг орон гэргүй хүн дайрсан. Тэрний ингээд нүур аав амар сонирн болцсон байсан. Тэгээд намайг бүр хазах гэж оролцсон сонирн байгааз би ингээд танаад өнөдөртөө байжгаад ингээд танаад унтчих болох уу энтергээд яриад дангууд ганц би залуугийн хувьд бол энэ бол маш том аз завшин биз дээ. Тэгж тэгжсэн өөрийг нь үнсэнгүүтээ за би ингээд унтлаа гэд тэгээд унтцсан ингээл гинт гэртээ WoW тоглоод онлайнаар тоглоод байж исэн чинь ягаад ч юм нэг хүн өөртөө сайн болчих юм шиг гэрт нь орж ирэл найз хүнтэй юм шиг ядж яхад нөгөө охины үсэн төрж үсгийг хүсдэг байсныг хичээлэх үү яг ингээд нэг тийм тэгэл за ингээл бараг найз охинтой болчтой юм байж тээ энэ төр гэл бодоол унтаалс ирсэн чинь нөгөө охин нь зомби болцсон байвал яах вэ? Тэгэхээр энэ удаад бидний ярилцах кино бол Zombieland. Zombieland нь одоогоос яг 10 жилийн өмнө буюу 2009 онд кино театруудад нээлттэй ээжсэн. Гэхдээ яг тухайн үед бол Монголд бол нээлттэй ээж байгаагүй. Ер нь бол энэ киног үзчихсэн ихэнх хүмүүс зурагтаар үзчихсэн гэдэгт мөрий эцгэд бэлэн байна. Би ч гэсэн зурагтаар анх үзчихсэн. Тухайн үед бол яг нөгөө зомбитой кино гэх юм бол жоохон нэг юм байдаг гэсэн. Тэгээд тэр нэгийн хэвийн хэм маягийг эвдэж орж ирсэн кино бол энэ Zombieland гэдэг киногаа. Тэгээд яг аимшигын кино ч юм уу зомбитой кино гэхээр нэг тийм dark хар бараан триллертэй нэг тийм болж бүтггүй кинонууд байдаг байсан бол Zombieland кино нь бол шал эсэргээрээ энэ кино бол инедми кино, аимшигын кино бас адал явдал кино. Тэгээд ийм гурван киноны ангилалд хамаарагддаг. Тэгээ киноны гол дүр нь буюу түрүүн гарсан нөгөө нэг буржиг рүстэй бачка бол яг начиг бачкалтай гэртээ компьютер тоглоо сууж идэг хөвчлэн цагийг ганцаараа өнгөрөөдөг. Тэрний нэрийг болохоор Колумбус гэдэг. Колумбус бол ер нь л яг гэртээ компьютер тоглоо сууж дуртай олон хүмүүстэй нийлэх дургу найз бараг байхгүй гэр бүл эцэг их нь ерөөсөн кинонд гардггүй. Гэхдээ яг дурддагддаг л та. Тэгээд эцэг ихийн хойноос бол киноны ихэнд явдаг. Гэхдээ эцэг их нь за тэр талаар жоохон спойл болох гээд байна. Гэхдээ угаасаа л одоо 10 жилийн өмнө гарч ирсэн киног би одоо спойлдохгүй яаж ярих вэ? Тэгээд зомбины тахал гарах үеэр яг азтай гэмээр байдлаар бол Колумбус амьд үлдэн. Тэгээд амьд үлдэхийн тулд цаашдаа ингээд амьд үлдэж амьдрахын тулд өөртөө нэг хитэн дүрмүүд зохиосон байдаг. Тэгээд тэр дүрмүүдээ бол яг тас яг баримталдаг. Яг тэрнийхээ ачаар чихээр юм уу гэмээр юм уу те Колумбус амар тийм удаан хугацаанд амьд үлдээд явж чаддаг. Колумбус бол амар тийм олон дүрмтэй л дээ. Гэхдээ яг эхний 3-ын та хэдэд хэлж байгаа. Эхний дүрм нь болохоор тархалтын эсрэг буюу кардио гэдэг дүрм байгаа. Ягаад таргалтын эсрэг байдаг гэх юм бол тарган хүн бол зомбинд хамгийн түрүүнд баригдана. Тийм болохоор аль болох тийм хурдан хөдөлгөөнтэй туранхай байх хэрэгтэй гэдэг хамгийн ихний дүрм нь бол Колумбусын тийм дүрм байгаа. Тэгээд хоёр дахь дүрм нь бол нэг унагсан зомбигоо заавал дахиж унгаа буюу одоо яг эхлэлээр нь хэлэх юм бол дабл тап хий те. Одоо буутах юм бол 2 удаа бууд, цохих юм бол 2 удаа цохих. Заавал 2 удаа тэгж алжээ гэсэн тийм дүрм байгаа. Тэгэхгүй бол нөгөө зомбинууд нь босч ирээд хүмүүсийг иддэг тийм тохиолдол бол амар их гарсан байдаг. Харин 3 дахь бүлүү 4 дахь дүрм нь болохоор 0-д баажих үедээ маш болгоомжтой байх хэрэгтэй гэсэн дүрм байгаа. Яг гэх юм бол нөгөө зомбинууд нь амар тийм үнэрлэх тал дээр амар сайн болцсон. Тэгээд яг баажих үед ч нөгөө үнээр гарна шүү дээ тий. Тэгээд яг тэр үед нь зомбинууд орж ирээд хүн амьтан идээд идэг гэсэн болохоор яг баажих үедээ хамгийн болгоомжтой байх хэрэгтэй гэсэн дүрм байдаг. За тэгэл энэ мэтчлэн 30 гаруй дүрмийг яг өөртөө зохиогоо тэрийг яг баримтлаад явж байгаа болохоор Колумбус бол маш удаан хугацаанд амьд гарсан байдаг. Амьд гарсан бачкалтай ер нь. За тэгэл Колумбус нэг өдөр явж байгаа л ер нь ингээ хүнтэй таарахынсаа ганцаардж ин тэргээл бодоол байжсэн чинь гинт нэг машин явж ийн. Тэгээ тэр машин дээр очисон чинь юм уу таарсан чинь дотроос нь нэг ковбой малгайтай тайла хийс гэд нэг зөвүүн хараас нэг тийм боевик царайтай гаргарч ирнэ л дээ. Гэтэ яг царай нь л боевик болохоос яг киногийн үзээд байх юм бол хамгийн сүүлдээ нэг тийм дотроо бол тийм хүүхэд чиг зантай нэгэн болж таардаг. Яг бусад зомбитой кинонууд дээр бол хүмүүс таарах юм бол би энтэйгээ ер нь алалцах гал ингээл би энийг их дээрэмдэн штэ. Энэ кинон дээр ч гэсэн яг тиймэрхүү юм гардаг. Гэхдээ гол үндсэн утга учир нь бол тийм байгаагүй. Тэгээд эхэндээ энэ хоёр биеиндээ буу тулгадаг ч гэсэн амар амархан яриа нийлээд цаашаага нэг зүг рүү явхаар болдог. Яг бодит амьдрал дээр ингээл зомбины тахал гарах юм бол хамгийн түрүүнд амар олон асуудлууд гарч ирнэ л дээ. Жишээ нь бол
хоолны дутагдал, айдас, тэгэл үхэл, өвчин зовлон тэгэл ингээл ер нь л нэг тийм мад жаргалтай юм байхгүй л байна шүү дээ. Ер нь бусад кинонууд дээр ч гэсэн зомбины талаар гарахтаа нэг тиймэрхүү талаар гаргадаг. Гэхдээ энэ кинон дээр бол тэгж муухай хэцүү сэдвүүдийн бол нэг хөндөд байдаггүй. Яагаад гэвэл энэ бол хараал эзэн энедмийн кино. Тийм болохоор дандаа эрэг талаас нь гаргадаг. Энэ кинон дээр бол зомбинаас олж ингээд өвчин гарч ийн ингээд хоолгүй болж юм гэсэн юм бол ерөөсөө байхгүй. Зүгээр л өөрсдийнхөө идэх дуртай юмыг хязгааргүй ингээ авцсан тоглоом шигтэй видео тоглоом шиг буу муу бол гинт гараад ирж байгаа юм шиг гинт машин олоод хойтлын суудлын нүцэн чинь дотроос нь буу муу гарч ирэл хязгааргүй сумтай ч юм уу те яг нэг тийм хөнгөн кино гэх юм уу да. Тэгээд хөнгөн кино болохоор тэгж байгаа ч юм уу энэ Тайлер Хийс гэдэг ковбой малгайтай баачкан болохоор Твинкис гэдэг амттанд бол амар дуртай. Гэхдээ тэр амттад нь бол хорвоо ертөнцийн дээр баг байхгүй болцсон ихэнх нь хүмүүс эдцээ эсвэл өөрөө эдцэн. Тэгээд тэр үлдсэн хорвоо ертөнцийн дээр үлдсэн хитгэн Твинкисийг олохын тулд амиа зориулахад бэлэн байгаа тийм гарахгүй юу. Тэгээд бүр амар тийм олон зомбитай ч гэсэн дотор нь Твинки байх магадaltaй нэг дэлгүүр рүү ордог. Тэгж явж байгаад нэг эмэгтэй гарч ирээд надад тусламж хэрэгтэй наа манай дөө ингээ зомбид ханцуулчихсан. Тэгээд түүнийг ингээ зүйл дуусгах туслаач юм услаач гээд баахан юм болдог. Тэгсэн чинь яг үндэ нөгөөх нь тэр эгчдүү хоёрын тавьсан жүжиг байж тараад энэ хоёр буугаад дээрэмдүүлээд тэгээд үйл явдал цаашаа өрнөдөг. Тэгтээ яг хэд хэдэн удаа ингээд хоорондоо дайсагнадаг ч гэсэн эцээ эцэд ингээд энэ дөрвөлээ нийлээд янз янзын ядал явдалтай уучраад ингээд явдаг. Энэ киног ер нь ихэнх хүмүүс үзсэн байх тэг үзээгүй байдаг бол яг одоо ч яг ер нь ойрын хугацаанд үзэх хэрэгтэй кинонуудын нэг. Яг хэдий энедмийн кино ч гэсэн бас энэ кино ч бас өөрөө кино болохоор утга агуулмж гэж байж тээ. Бусад зомбитой кинонууд дэр ингээд хүн чанар хэрхэн эвдэрдэг ингээд хүмүүс яаж дайсагнадаг талаар харуулдаг бол энэ зомбитой кинон дээр бол шал эсэргээрээ хүмүүс яаж нэгдэж болдог, яаж ингээд зомби гарах үед ингээд нэгэн гэр бүл болж цаашдаа ингээд хамтдаа хөгжилтэй амьдарч чадах боломжтой талаар харуулдаг гэдээ бас ойлгочих болно. Киноны төгсгөлд бол энэ дөрөв аль хэдийн ингээд бие биендээ хайртай ингээд нэгэн гэр бүл шиг болсон байдаг. Тэгээд ер нь яг ингээд кино бол цаашдаа ингээд үргэлжлэх боломжтойгоор дууссан байсан ч гэсэн хоёрдугаар анги нь бол яг хизээ гарах нь тодорхойгүй байжгаад 2019 онд бол гарахаар болсон. Одоо баг гарах хугацаанд төгссөн 11 сарын 8-нд кино театруудаар гарч эхлэх юм билий. Тэгээд энэ киноны эхний ангийн хөвчлэн хүмүүс үзсэн байдаг. Тийм болохоор хоёрдугаар анги дээр нь яг юу гарах талаар хүлээж исэн хүмүүс бас олон байгаа бах. Хоёрдугаар анги нь бол амар тийм зөв нэртэй хоёрдугаар дүрэн буюу Double Tap гэдэг нэртэйгээр гарч байгаа. Тэгээд хамгийн гоё нь бол гол дүрийн дөрвөн жүжигчин дөрүүлээ иргэн ирж байгаа. Тэгээд энэ дөрвөөсөө бас хамгийн алдартай нь бол мэдээч Emma Stone байгаа. Тэгээд Emma Stone бол яг эхний анги нь гарч байхдаа бол бас одоогийн шиг тийм амар нэр хүндтэй байгаагүй. Гэхдээ мэдээч бол олон кинонд тоглосон жүжигчин байсан. Тэгээд гол дүрийн залуун дүр тоглосон Jesse Eisenberg юм уу? Jesse Eisenberg юм уу? Энэ залуу бол бас энэ Zombieland-ийнхаа дараа Social Network гэдэг киногаараа бас олонний танил болж исэн. Тэгээд яг бусад кино сонирхогчд маань бол бусад жүжигчний сайн мэдэх бах. Тэгээд яг хамгийн алдартай хоёр жүжигчин нь бол энэ хоёр байгаа. Тэгээ энэ кино маань бол ер нь амар тийм нийгмийг яжжилсан болж өгөхгүй байгаа юмыг харуулсан кино гэж бас олон хүмүүс үздэг юм байлээ. Зомбиг нь одоо жишээ нь нийгмийн болж өгөхгүй байгаа юмудаар төлөөлүүлээд өөртөө болохоор амьдрах гэж зовж байгаа энгийн иргэд ч юм уу те. Тиймэрхүү байдлаар олон зүйлийг яжжилсан гэж бас ярилцдаг. Тэгээд хоёрдугаар анги дээр нь бол энэ дүрм маань явсаар хагаад цагаан ордон руу орох юм байлээ. Тэгээд цагаан ордон дотор ороод янз янзын юмыг бас маш ихээр яжлах бах. Тэгээд Америкийн зарим хошигнолуудыг бас ойлгохгүй байх нь их байдаг болохоор ойлгохгүй юм гарах вэ л гэж санаад зовх юм да. Хоёрдугаар анги дээр бол миний таамаглаж байгаагаар бол манай гэр бүл болсон баг дүрм маань цаашаа өргөжөөд ингээд үржээд явах юм шиг байгаа. Гэтэ мэдээч дундуур нь янз янзын адал явдлууд гарах байх л та. Тэгээд яг гол дүрийн дөрвөөс хамгийн их өөрчлөгдсөн нь бол энэ дүүгийнхэн дүр тоглосон жүжигчин жоохон таргалсан гэх юм уу. Тэгээд амар хөгшөрсөн байлээ. Тэгээд яг бусад гурван маань бол яг хിവэрэ Emma Stone бүр жоохон цараймуутай байжснаа бараг царайлаг болцсон ч шиг. За тэр жүжигчднийг юу гэж бодох нь одоо миний юу гэж бодох нь одоо та ядад ямар хамаа ах вэ. Тэгээд нэг тиймэрхүү л байна. За тэгээд энэ дөрвийн адал явдал цаашаа юу болох юм байгаа хоёрдугаар анги дээр харцгаая. Тэгээд хоёрдугаар анги дээр нь бол мэдээж амар олон дүр шинээр нэмэгдэх юм байлээ. Эхний анги дээр бол баг энэ дөрвөөс өөр дүр баг байгаагүйгээ хэлчихэд болно. Гэтэ мэдээж Bill Murray энэ төрөл янз янзын жижиг сажиг дүрүүд гардаг. Гэтэ киноны туршид байсан дүрвэл бол яг энэ дүрэл байдаг. Хоёрдугаар ангийн тэгээд үзхийг хүсэх юм бол 11-р сарын 8-ыг хүлээжтэй. Кино бол маань энтгүүрээд дуусч имжлэг таалагдсан бол лайк дараарай. Тэгээд хаяа ингээд киноны талаар мэдээлэл бэлтгэх бол надад сонирхолтой санагддаг. Тэгээд сонирхлынхаа дагуу хийсэн бичлэгийг маань энд хүртэл үзсэнд баярлалаа. За бай.